어떤가? 그러면 우리 관계하면 어떤가요? 관계 한번 볼까요? 이 노래 харилцагч oh my god. Хай сонон байна. Сонон подкаст тавтамаарай. Дангийн Daysong-ийн нэвтрүүлгийг үзэх дуртай. Тэр одоо K-pop idol-уудын хувийн амьдралын маяг Regios яаж байгаа эдэр амар сонирхолтой санагддаг. Daysong чанаас таруу уршлах дуртай юу? Гэ асуучин тэгээд энэ ч одоо таруу уршлагын хоёр хамт авч явах шиг байна. Энд чи Star үзэр гарч ирсэн байна. Oh my god. Star гэдэг үзэр одуудыг бэлэгддэг. Бас хомхон ардыг бэлэгддэг. Тэгээд чана хомхон ардах юм санджаар. Тэгээ хомхон ардын хүн байна. Мандалт урд нь өхрийн мандалт. Энэ мандалт урд нь зөв юм болоо да. Daysong needle chart өхрийн урд хаа. Тэгээд мандалт нь ойлгомжгүй. Арслангийн мандалт гэнэ үү? Энэ хэр үнэ юм бол та. Гэтэ мандалтууд нь худлаа ажуулчихгүй. Одоо тий ямар ч хэлсэн өхрийн урд юм байна. Окей. Тэгэхээр Star Wizard магадгүй чунаад гарч ирсэн байх гэж харж байна. 아세요? 뭐 타로나 네. 아니면 뭐 이런 점. 근데 저 사실 혹시 종교가 저 어떻게? 기독교예요. 저도 기독교. 아 그래요? Энэ хоёр хоёулаа христчэнтэй юм байна. 종교가 저 어떻게? 기독교예요. 저도 기독. Мэдээгүй ш. Солонгосчууд христчэнтэй харах түгээмэл байгаа илүү. 아 그래요? Тэгээ христчэн таруу уршлагыг нүгэл гэж хардаг. 아 진짜. 그래서 이제 한 번도 점은 본 적은 없는데 제가 알기로 타로가 약간 금미래라 그러던데. Таруу уршлагыг зөвхөн 6 сарыг харж болдог. 6개월이네. 그죠? 아 금미래. 네, 뭐 그러다 그러더라고. гэж хэлсэн байна. Энэ дээр бол би санал нийлэхгүй. Гэхдээ яагаад хүмүүст тэгэж хэлж байгаагийн шалтгааныг бол ойлгож байна. Таруу уншлагыг ирээдүйн 6 сар байна уу, ирээдүйн 6 жил байна уу, яаж харж болдог. Гэтэ хүмүүст тарууг ойлгодоггүй, энергийн үйлчлэлийг ойлгодоггүй гэдэг ч юм уу. Тэ хүмүүс зүгээр ирээдүйн 6 сараас цааш харж чадахгүй шүү гэж хэлчих нь амар аж болно. Яагаад гэвэл таруу уншлага ирээдүйг харж болдог ч гэлээ. Таруу уншлага авсны дараа өөрчлөгдчихдөг. Ирээдүйг нь бол өөрчлөгддөг. Тэгээд таруу уншлага угаасаа ирээдүйг өөрчлөх зорилттой хэрэгсэл байгаа. Тийм учраас зүгээр амарчлаад 안녕하세요. хүмүүс тэгэж хэлж болно. 안녕하세요. 자꾸 밥그릇을 뺏어가지고 제가 먼저거든요. 반갑습니다. 네 타로 마스터. Солонгост хошин шогийн хүмүүс комедианууд таруу уншлага хийдэг гэж яхаа сонирхолтой юм те. 송이지입니다. 초대해 주셔서 너무 감사합니다. 저도 집장인이거든요. 집장. 그래가지고 저 갈대 출연료 대신 저 패딩 갖고 가고 싶어요. 저기 이거. Комедиан хошин шогийн хүмүүс таруу уншлагыг хийж байгаа нь сонирхолтой. Нэг талаараа таруу уншлага нь амар сериус ажил учраас тэр сериус ажлыгаа балансчлаад комедиан хошин шог руу ордог гэж болцсохгүй. Тэгээ бас хошин шогийг би юу гэж сонссон бэ гэхээр айгу dark трам шарах айгу хамсан хүмүүс хошин шог руу ордог, комедиан болдог гэж би сонсч ийсэн. Ер нь л хошин шогийнхаа цаана айгу депресстэй, эсвэл доторлолтой эмо хүмүүс байдаг. Тэгээ би сонсч ийсэн. Анширгалтай хүмүүс ер нь хошин шогийн шогт ордоггүй, жоохон амьдрал үзсэн тий. Ийм хүмүүс амжилттай хошин шогт оролцдог гэд. Тэгээ жоохон хүн сэдвийг хөнгөнөр хөндж байгаа штэ. Тэр утгаараа хошин шог болон таруу уршлага хоёрын энерги нь жоохон дүүцчихэж болзошгүй. Тэгээд бас өдөржин шүнж хүмүүсийн айгу хар бараа энерги, хамгийн гүн анди энерги л орж байгаа хүн тэрнээс амралт авах гээд хошин шог хийдэг байж болзошгүй тий. Бас нөгөө талаараа зөвхөн бизнесээр харах юм бол таруу уршлага хийдэг гэхэлэр нэр хүнд авахгүй байгаа учраас хошин шог руу орж нэр хүнд цуглуулж бас болзошгүй юм аа. гэж би бодож 제가 3위로 맞춘 거 같고. 아 진짜요? 오늘 잘 봐드리면 복채로 조금. 그런다고 이게 딸랑딸랑 가능한 건가요? шиг таруу уншлага зөөлрүүлж хэлж болно шүү гинэ. Чихэн цэцэг ургуулж болно шүү. Daysong амрын нийттэй. 웃겨가지고. 아니, 보통 이 그림이 궁합 볼 때 이렇게 같이 이렇게. Хосууд хөвчлээ зогслоо харахын тулд ингэж суудаг гинэ. Тэгээ надад амар би нэг энэ хүртэл үзэж байхад Daysong чана хоёрын царайны хэлбэр нэг айгуу төстэй санагдаа. Chemistry battle нэг үл төстэй санагдаад энэ хоёр төрөл ихэрлүүд юм болов гэж жоохон бодсон. Ideal type. Тэр Daysong найз хүн байхгүй юм байна. Чина тэр энэ хоёр хоёулаа single юм шиг байна. 그래서
그래서 약간 두 분이 뭔가 기류가 좀 있는 건지 오늘 싶어가지고. 첫 만남 첫 기류거든요 오늘. 첫 기류예요? Өнөөдөр анхны удаа уулзч байгаа. Энийг 2 сарын 14-нд постлсан, Валентинаар постлсан байна. Иймэрхүү жижигхэн зүйлсэд бас өөрхөн дохио болдог. Гэхдээ энэ дохионуудыг ахлаа анзаараагүй байж байгаа дараа нь confirmation өөрсдөө битээр ихэрлэлүүд штэ гисний дараа энэ дохионууд нь анзаарч эхэлдэг. 첫 기류예요? 첫 기류예요. 그럼 오늘 잘 부탁드리겠습니다. 예, 그러면 어떤 그러면 청아 씨 먼저. 청아 씨부터. 네. Ихтэй хүн болгоныг ихэрлэлүүд гэдэг талаар надад жоохон би өөрөө хотлоо бураад байгаа юм шиг. Би хотлоо бураад байна уу? Хитрхи үзэл бодлоо наагаад байна уу гэж гайхдаг. Тэгээ надаа Big Bang-ийн G-Dragon Genie 2 ихэрлэлүүд юм шиг санагддаг. Тэрийг судлахын тулд би энэ Dyson-ийн нэвтрүүлэг, Dyson Rosetta яаж харьцаж чинь, Lisa-та яаж харьцаж чинь, дотн харьцаж чинь нөө гэдгийг ажиглах гад үзэж эхэлсэн. Тэгээ одоо бол би энэ хоёрыг ихэрлэлүүд юм болоо гэж бас ижиглж эхэлж байна. Яг баталгаа болоо. 어떤 거 좀 봐드리면 될까요? 뭐 요즘 좀 회장 한번 가보도록 할게요. 왼손 Олон өөр айдлуудтай одоодтой хамтарч ажиллах саналуудаа бүгдийг нь хийж чадах болов уу гэдэг асуулт асууж байна. 한번 보도록 하겠습니다. 오, Dyson. Physical touch. 할게요. 되게 뭐라고 떨리네. Dyson-의 гар нь орж ирж байна. Oh my god. Тэгэж тэр яг адилхан бүж зүүсэн байгагүй юу? 뭐라고 떨리네요. Чинаа юм мөнгөлөг бүж зүүсэн. Dyson болохоор бас мөнгөлөг бүж зүүсэн байгаа дээ, тий? Баруун гарныхаа. Окей. 한번 보도록 하겠습니다. 성아님의 또 앨범과 그 일. 와 노라민. Oh, Star. Dyson-гийн гизэн нэртэй Chunad Star гарч ирсэн юм байна л да. Two of Pentacles, Five of Swords, The Star гарч ирсэн байна. Collaboration буюу бусад одуудтай хамтарч ажиллахад зүгээрээ гэж зүгээр болох уу гэж асуусан болвол ер нь л дажгүй боломжтой байгаа харагдаж байна. Айгу үр дүнтэй байгаа харагдаж байна. Их анхаарал од хүний хувьд их амжилтыг авахаараа харагдаж байна. Хувь заяаны хувьд дэмжигдэж байна. Сахиусууд нь дэмжиж байна. За тэгээ нөгөө одуудтай нь бас их дажгүй хүмүүс ахаар харагдаж байна. Нөгөө аваанд таарахаар харагдаж байна, тийм. За тэгээд энерги зарцуулсан энергиасаа хөрөнгө мөнгө буцааж олж авч чадж байгаа харагдаж байна. Тэгээ зардлаа нөхөж чадж байгаа харагдаж байна. Тэгээд чунаа хамаг ажил нь хийгээд байх биш. Бусад нөгөө одууднаас чадхаараа сайхан хувьдаа баланстайгаа тэнцвэртэйгээр хичээж байгаа харагдаж байна. За гэхдээ Five of Swords гараад ирсэн. Энэ дээр жаахан өрсөлдөөнтэй байж болчихгүй. Нөгөө одууд нь одоо юу гэдэг нь тийм 3 минутын дуу клипэнд оролцлоо гэдэг юм бол нөгөө одууд нь 30 секунд биш 40 секунд оролцмоор байна гэдэг ч юм уу. Барьцаад байж болчихгүй ч надаа. Жижигэн нарийн шир юм дээр амар барьцаа унсч болчихгүй. Айгу нарийн бүтээл гаргаж ус чаднаа гэж харж болноо. За бас тэгээд энэ юмхтэй хözөрнүүдээ доошоо харж уншиж гин үү, дээшээ харж уншиж гин үү. Уг хэрвээ доош нь харж уншсан бол шал өөр утгатай болох боломжтой. Гэхдээ бүх хözөрд нь дээшээ хараад ирсэн байна. Чихэн цэцэг урууларыг асуусан болохоор бүгд нь дээшээ харуулсан байж болчихгүй. 스타였다. 청아 스타. 같이 이렇게 좀 활동하고 싶어요. 제가 조수를 좀 찾고 있는데 Oh my god. 너무 편안하다. Туслахтай болмоор байгаа. Тэгээ Dyson-ыг туслахаараа аммаараа гинэ. Dyson-ыг дэмжиж байгаа байдал амар таалагдаад. 그러니까 이게 뭐냐면 이제 별이죠. 이 카드는 뭐 거꾸로 나오나 정방향이나 역방향이나 모든 면에서 다 긍정. 그리고 내가 원하는 것을 Энэ хөдрийг яаж ч харуулсан эрэг утгатай байдаг. За доошоо арчих юм бол яг хоо эрэг утгатай ажиллах юм тий. Хувь заяан жигдрүүлээрэ гэдэг зөвлөгөө болоод за би хувь заяа жигдрүүлэх юм байна гэсэн утгаараа эрэг утгатай ажиллах юм. 목표치를 다 이룰 수 있는 카드예요. Бүх зорилготой. За яг хоо тийм утгатай ажиллах юм тий. Сахиус нь хувь заяахан зам зүг байна гэж хэлж байгаа юм чинь. 네, 저는 콜라보 하시는 게 좋을 것 같아요. Коллаб 이게 сайн санаа. Би бас санал нийлж 왜냐면은 메비우스 띠라고 해서 Mobius. 본업과 투자 뭐 이런 식으로 두 work and invest. 가지를 병행한다라는 느낌이거든요. 그래서 원하시는 대로 쭉쭉 그냥 다 하시면 될 것 같아요. 두루두루 모든 면에 좋다. 이렇게 보시면 돼요. Бүх талаараа сайн байна гэж хэлж байгаа юм жоохон бодлоо юу? Бүх талаараа сайн нэг 90% сайн юм уу? Five Swords гараад ирсэн жаахан 거거든요. 근데 좀 궁금한 게 쌤, 너무 다 긍정적으로만 설명해 주시는 건 아니죠? 그럼요. 냉정하게. 그대로 저는 네. 얘가 되게 안 좋은 건 줄 알았어요. 이 카드는 이제 내가 미련을 진아. 털고 Энэ голын үзэр муу үзэр биш юм шүү. Энэ this card means you'll move on. Энэ үзэр чамайг чи асуудлыг ардаа орхино. Юу тэгснэ Two of Swords гараад ирсэн ба шүү дээ.
Блэц та Two of Swords нь юу вэ? Энэ Two of Swords юу вэ? Two of Swords нь юу вэ? Ямар ч утгатай болоо. Байрлал нь ямар ч утгатай болоо. Одоо жишээлбэл одоо энэ Five of Swords-ыг энэ санаа зовх шаардлагагүй зүйл гэдэг дээр гараад ирсэн бол эргээр уншиж болно. Two of Swords нь сонголтууд айгүй болоо сонголтууд байгаа. Тэгэхээр collaboration чуна хамт ажилламаар байгаа хүмүүстэй бүгднтэй хамт ажиллаж чадахгүй гэж асуугаад байсан. Хариулт нь үгүй гэж гарч ирж байна. Бүгднтэй хамт ажиллаж чадахгүй, зарим нь сонгоо, зарим нь хаяхаас арга байхгүй. Тэгэхээр чунагийн сонгож байгаа сонгоод хамт ажиллах хүмүүс дунд нь барьцалтай үүсчихүүлчихгүй гэж уншихны. 내가 그냥 내 갈 길 간다라는 거거든요. 저는 이거 그렇게 봤는데 평소에 물낭비를 좀 하시나요? 약간 워터밤에서 최대한 안 쏘려고. 워터밤이네. Waterbomb гэдэг нь юу юм бэ? 워터밤이네. Waterbomb асуугаадсан чинь усны зогтойр зураад ирсэн. 저는 양손으로 쏘셔야 될 것 같아요. 양손으로 소쇼패스. 아 이게 진짜 같이 하고 싶어요. 진짜 생각이 너무 좋네. 대성이 어떤 거 좀 봐드리게. 집대서. 여기 집대서. 허러. Энэ ажлаа үргэлжлүүлээд хийгээд ах нь зөв үгүй юу гэж асуулаа. 저도 떨리는데요 한번. 한번. Гайгүй ч юм. Дэйсэн өөрөө ташуултад гаргацсан байж тээ. Гээ энэ наадлын үзэр дээшээ харсан байж болцсохгүй доошоо харсан байж болцсохгүй харъя да. 만나면 통편입니다. Муу хариу гарах юм бол идэлчихнэ гинэ. Дэйсэн эври нийцтэй. Star дахиад гараад ирсэн. 야 그리고 왕컵이 나왔는데 이게 대성님이에요 대성님. 왕. Өхрийн орд байсан шүү дээ. Дэйсэн. Яа, уснууд дээр нь юу байна? Нептун нь 10 дугаар гэр дээр байгаа юм шүү. Хэрвээ ахтасгүй хаа. Хилэнц дээр Плутотой. Окей. Усны ордын нэрэг нэг хүчтэй бол байхгүй байна. Окей. 그리고 이게 뭐냐면 이제 뜬구름을 잡는 카드인데 이 앞. Харрисон дэг. За доош харсан үзрүүд авч байгаа юм байна. Окей. Тэгснэ энэ Seven of Cups буюу хамгийн наага үзэр нь дээш чийсэн байж болцсохгүй доош чийсэн байж болцсохгүй дээсэн нь өөрөө ташуултад гараад ирсэн тийм. Star доош харсан биш гэхдээ. Амар олон боломжууд байгаа. Энэ олон боломжуудаа бусдад дэлгэх шаардлага байхгүй. Зүгээр дотны хүмүүстэйгээ энэ боломжуудыг ярилцаж зөвлөлдөөрэй. Тэгэх юм бол YouTube нь хөгжнөө. Дотн биш хүмүүстэйгээ төлөвлөгөөнүүдэд боломжуудаа зөвлөлдөөд ер нь бол дэмий анхаарал их хандуулаад дэмий. Ер нь жоохон дотроо булгансан нь зүгээрээ. Жоохон private гэсэн зүгээрээ гэдэг зөвлөгөө орчиж шүү дээ. Тэ? Тэгээд Ace дээр King of Cups гараад ирсэн. Айгу сэтгэлтэй, ажилдаа ч гэсэн сэтгэлтэй ханддаг. Ер нь сэтгэл сайтай хүн гэж харагдчихээн. Би Big Bang-ийн гишүүнүүд Big Bang-ийн Singri их асуудалд орсон тийм. Тэгээд Singri асуудалд орсноос хойш би ер нь Big Bang-ийн бусад гишүүдийг жоохон хардаж эхэлсэн. Энэ ер нь эрэгтэй K-pop айдлууд ер нь жоохон онцгүй юм шүү гэж жоохон хардаж эхэлжсэн. Тэгээд хэлж мэдэхгүй шүү дээ бид нар. Гэхдээ Daesung дээр King of Cups гарч ирсэн бол би Daesung ядаж ганцаараа арай гайгүй жуулцчихгүй. За Taeyang бол надад бүр үнэхээр 100% айгүй дажгүй юм шиг санагддаг Taeyang. Эхнэр хүүхдтэй болцсон. Тэгээ өөрийнхөө амьдралыг л бодоо явж байгаа. Угаасаа харваас ингээ байгаа имижнээс угаасаа л ойлгомжтой. Taeyang бол зүгээр л айгүй юм. Гэгээлэг хүн. Зөвхөн ажиллаа хийдэг, ажиллаа боддог. Доорх юмаа бодоол хийгээл явждаг. Айгүй юм асуудалгүй хүн гэж айгүй ойлгомжтой байдаг. Гэхдээ би бусдын талаар мэдэхгүй байсан. Тэгэхээр Daesung дээр King of Cups гарч ирж байгаа. Тэгээ Daesung нь бусадтайгаа найрсаг найзалж байгаа хэвээрээ болвол Big Bang-ийн ерөнхий имиж нь одоо надад жоохон засагдаж эерэг болж эхэлж байна л гэсэн үг. 띠의 카드가 너무 막강하기 때문에 여기서 마음껏 펼쳐도 돼요. 다 가져갈 수 있어. 내가 돈, 명예, чихэндэн цэцэгөр болж байна. 인맥, 연애까지도. хайр дурлаг нь. 욕심을 내도 된다. 이 왕컵을. Яг King of Cups гараад ирсэн болохоор Love Life хайр дурлалын амьдралд нас бэлгшээлтэй байж болцсохгүй гэж уушж болох л юм. 굉장히 부드러운 카리스마의 왕이에요. 입에 말 그대로 진짜 게스트가 나와도 마음을 쓰는 거지. 따뜻한 지도자, 따뜻한
카리스마의 왕. 따지 따카왕. 따지. 이게 대성님인 거죠. 그리고 제가 봤을 때는 누굴 영입할 필요 없어. 쭉 이대로 가면 돼. 버짓 안 나눠도 돼요? 안 나와도 돼. 안 나눠도 돼? 내가 다 먹는데. 단독으로 다 먹어도 돼. 오케이. 다 먹어도 되고 여기 또 스타 카드 아까 설명드린 것처럼 말 그대로 진짜 스타 이게 하나밖에 없는. 하나밖에 없어. 78점 주. Оо. Энэ хоёр байлаа. Энэ өдрнөөс ганцхан бид юу. 진짜 하나. 나 한 10장 되는 줄 알았어. 하나. 스타다. 하이파이브. 우리 투스타. Ганц өдөр хоцорноос хоёулын дээр нгаад ирсэн. хоёулаа од болохоор 콜라보로 혹시 좀 대성님하고도 энэ Star хөзөр нь яг хувь зайны зүг замыг бэлэгдэж болно, зүг чиг зүг гэж бэлэгдэж болно. Гэтэ бас яг жихнээсээ од инфлюенсер хүнийг бас бэлэгдэж болдог. 좋아요, 너무 좋아요. 둘 다 스타 기운이 너무 좋거든요. 이게 왜냐면 육각형이 있잖아요. 사람이 행복해질. 내가 육각형이라 그랬잖아. 소름. Аа. 이제 지하에 있었어요. 지하에 있었어요? 형이 없었어요. 나 처음이요. 진짜? 처음. Өмнө нь ярьжсэн харилцаа яриатай нэг адилхан хэллэг үг хэлчих шиг боллоо. Тэгээ би ихтэй солонгос хэл мэдэхгүй болохоор яг тэгш хийсэн үү эсвэл жоохон төхүүлж хийсэн үү мэдэхгүй. Гэхдээ яг таглалцсан юм шиг байна. 제가 아까 정아 씨를 육각형 아티스트라고 표현했거든요. 아, 근데 진짜 소름 돋았어. 오빠 얘기하는 거죠. 이 카드 Oracle card авчирсан байна тий. Окей, энэ уншлууд хэр удаа үргэлжлэх юм болоо. Оо, бас нэлээ дахиад нэг 4 минут үргэлжлэх юм байна. 같은 경우는 이제 뭐 두 분의 뭐 관계운이라든지 뭐 이런 거 볼 때 좀 더 디테일하게 쓰는 카드인데 만난 지 2시간. 그러니까 그러면 우리 관계하면 어떤가요? 관계 한번 볼까요? Энэ өөрөө харилцаагаа тавьсан. Oh my god. Oh my god. Би бүр амар ашиглалт болчихлоо. Мэдгүй би яг харилцааг нь хармаар исэн юм аа. Тэгсэн чи энэ мэрэгч бас харилцааг нь хармаар санагдаад миний өслийг биелүүлж өгч байна. Oh my god. Окей. 콜라보나. 아니 콜라보 해야지. А зөв collaboration харж байгаа юм. Хамт ажиллавал ямар ах вэ? За болдоо. Come on. Окей. За окей. За хамт ажиллавал ямар ах вэ? Гэж дараах нарсаад үзье. 이게 또 맞는지. 아 맞는지. 네. Хэрэг юу дахиж миний нэвтрүүлэгт орохоор байна уу? 서로 한번 3초 아이 컨택 한번 3 секундын турш eye contact гэсэн. 해보겠습니다. 아, 진짜. 연애 버라이어티. 아니. 하나. Амар иччэнтэй энэ хоёр. 그냥 재미로. 재미로. 네. 하나, 둘, 둘, 셋. 셋. 네. Амар ичээд бие бариад байгаа бодоход их хөрлөг биш ч юм шиг. Гэхдээ өөр төрлийн их хөрлөлүүд яг хувийн асуудлаас одоо юу гэх юм хэрэг цаанаас амар ичимхий хүмүүс бол ичимхий байдал нь их хөрлөлийн хажууд 3 дахь үржигддэг. Тэгэхдээ ихэнхдээ их хөрлөлүүд энийхээ хажууд айгу тайван байж чаддаг нэг бие барихгүй. Тэгээ бас энэ яг уу камер байгаад байгаа учраас нэгэндээ мэдэрж байгаа мэдрэмжээ нуух гад амар эвгүүтэд байж болцсошгүй. Гэтэ яг жигнэсээ их хөрлөлүүд байсан бол арай жоохон тайван байх байсан. Гэтэ камер байгаа. Тэгээ бас нэг хувийн ичимхий асуудал байдаг уу байдаггүй энэ эсэний царай. Oh my god. 네, 됐습니다. 좋아요. Уус ингэж амар инээдтэй болгож харахгүй л тээ. Дээсэн амар эргэжтэйлэг юм байна. Яагаад бол ингээд шууд инээдтэй болохгүйгээр чунаараа харах юм бол чи эмхтөний энерги талдж байгаа юм шиг жоохон онцгой болчих байсан. Тэгэхээр дээсэн эргэн тойрны хүмүүсийг аюул сайн зохицуулж чаддаг, мэдэрч чаддаг, хэлхий зарыг хөндлөдөг. Хүн шиг байна. 야 이거 코너 속의 코너 재밌다. 너무 웃기다. 야, 그러면 대성님이 먼저 청아님 생각하시면서 두 장 хоёр үзэр. 뽑아주세요. 정아 씨를 보면서 뽑아도 되나요? Чунаг бодон хоёр үзэр. 보면서. 이거. 네. 오케이, 자. 오케이. 자, 요거. 자, 청아님도 이제 대성님 음. 보면서 Oracle-тагаа хамт авч байгаа юм шүү дээ. Чунаг амар сонирхчихжээ. 네. 자, 한번 또 야드 보도록 웃지. 하겠습니다. 자, 대성님이 본 청. 사랑인데? 사랑인데? 뭐야? Оо? Lovers хараад ирсэн. Оо? 만난 지 2시간 Хүлээж тагтаа хэний суулсан? 만에 사랑에 빠졌는데요, 지금? 청아님을 너무 기분이 매력. За байцоо. Бусад үзрүүдийг хармаарай. 이 여자 괜찮다. 내가 봤을 때 집에 가서 찾아본다. 내가 봤을 때. 잔상이 계속 남아있어. 들어있잖아. 잠깐만. 뭔데요? 어? 뭐야? Үзрийг харуулаач. Oh my god. 결혼까지 Oh my god. 얘기를. Oh my god. 48 гинөө? 48 та. 맞아?
길었어요. 오케이. 비 누구 호즈랑 타워가 나랑 말해 마. 이거. 짰지? 이거 짰죠? 이거 짰죠? 아니. 아니에요. 어머. 이거는 만약에 궁합 연애운이잖아요. 결혼 날짜 잡아야 되는 정도예요. 이거는. 어디 모비전 분 안 계시죠? 이거 길에 хосууд ингээд 이름 уншилж ирсэн болоо энэ хоёр хос хоёрыг би гэрэл гэж хэлэхсэн гинэ. 오해입니다. 그만큼 좋다 합이. 그만큼 좋다. 많은 사랑을 받. Аа за чинь битэрийн гэтээ ажлын хамтрал тийм сайн байгаа юм байна энэ төр гэрээ. Амар улаан цай гэр бүл хүүхэд тэгснэ. Numbers гараад ирсэн. Гэтээ тэр Nine of Pentacles нь байн ганцаараа байдаг үнэ бэлэгддэг үзүүлэлтөө уг нь бол харилцааг бэлэгддэг биш. Гэтээ Nine of Pentacles нь доошоо хараад ороод ирчихсэн бол харилцаанд ормоор байна гэсэн үг болно. 받을 거다. 그러니까 뭐 이런 거잖아. 그리고 이게 돈은 Бүх үзрийн хармаар ах энэ дээсэн хөзрүүд юм уу? 돈으로 다 따랑따랑 온다. Аа энэ мөнгө гэхгүй. 너무 좋다. 네, 그리고 뭐 그렇게 설명하시고요. 자, 그럼 청아님. 청아님. Аа за одоо чинагийн хөзрүүд. Окей. 아유, 청아님 오늘이 끝이네. Чинагийн сүүлийн өдөр. Энэ юу 28-ын тоотой мөнгөтэй тэгснийг гавтай. Окей. 볼 생각이 없어. Оо. 40 тоотой өдөр үү? Вау, амар сүнслэг өдөр гарч ирж шээ. 그냥 일적으로 Чанаа саяхан юу айдл байха болоод ер нь айдлын карьерээ бүр мөсөн зогсооно гэж жагаад тэр шийдвэрээ болоод comeback хийсэн байгаа тий. Айдл тэг comeback хийж байгаа гэдэг нь айдл байха болохгүй байхаар шийдсэн гэх юм уу? Айдл байхаараа шийдсэн. Өргөжлүүлэхээр шийдсэн. Тэгэхээр их л том хувиралд ороод одоо яг зам нь айгуу сайн жигдэрч байгаа, айгуу хүчтэй жигдэрч байгаа. Тэгээ сахиусуудын дэмжлэг оролцоо айгуу хүчтэй болсон гэсэн утгатай байж болцсон шүү. Тэгээд Chuna Stress гэдэг music видео гаргасан. Stress. За ийм дуу гаргасан байгаа би нэг тоглож болохгүй баг. Энэ нь тэгээд яг нэг сарын өмнө буюу 3-4 сард буюу Япон солонгосын хүмүүс Япон солонгосын office worker-ууд буюу корпорацийн ажилтнуудын хэмжээгээр амиа оролдог үеэс нь яг өмнө давхцуулаад Chuna ингэж стрессээ тавьж явуулаарай, хонгорхон менчиж чадна гэсэн утгатай дуу гаргасан. Энийг би сонсож байхдаа чайгуу сахиусны оролцоо амар хүчтэй дуу байна да гэж би бодож ирсэн. Тэгээ Chuna яг өөрөө мэдэж офисын ажилтнуудад яг энэ амиа оролдог үеэс нь өмнө амжиж те стрессийг нь багасгах, дэмжиж өгөх, сэтгэлийн дэм өгөх юм дуу гаргая гэж бодож хийсэн үү? Өөрөө зориуд тэр шийдвэр нь цаг хугацааны хувьд тэр нэг зориуд байсан уу? Эсвэл санаандгүй сахиусны нөлөөдөөр тэгээ таарсан бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч ихлээсэн айгүй юм дэлхийд нөлөөлөх үс дуу бол гаргасан. Тэгээ тухайн үедээ ингээ харахад зүгээр ингийн л нэг K-pop дуу шиг тий. Тэгээд нэг амар өндөр амжилтанд хүрээгүй юм шиг харагдаж болно. Гэхдээ сахиусны нөлөөтэй зүйлсүүд угаасаа өндөр амжилтанд хүрэх шаардлага байдаггүй. Зүгээр хүрэх ёстой хүмүүстэй хүрчээд тэр цаана аварсан гэдэг ч юм уу тий. Амьдралыг дэмжсэн хүмүүсүүд нь цаашаа үргэлжлээд нийгэмд хэрэгтэй хийж ивэл энэ ингээд айгүй өндөр нөлөөтэй өндөр эрэг үйл үүртэй зүйлгээ тооцогдчихдог. Тэгэхээр Чунагийн хөзөр нь юм сахиусны айгүй бурханлаг хөзөр суусан айгүй сонирхолтой санагдаж байна. Тэгээ хэрвээ Daesung Chuna хоёр нэрнгээсээ twin flame-уд мөн болвол Daesung-ийн ажил карьер нь чигдрээд Chuna ч гэсэн амьдралын зорилгоо биелүүлээд эхлэх үед энэ хоёр нэгнээ таньж олж мэдэж учрах нь ойлгомжтой гэх юм уу? Яг ийм үед л учирдаг тэмлэмүүд угаасаа яг амьдралынхаа зорилгоо хийгээд яг өөрийнхөө үнэн төрхлөгөө шилжээд эхлэх үед яг л өмнө нь Чунагийн гаргадаг байсан зүйлсүүд нь жоохон өөрөөсөө урвсан гэдэг ч юм. Энэ алгоритм ч гэсээс амар хөөрхөн бичлэг болсон билээ. За би дууг нь жоохон goofy гэдэг ч юм уу те жоохон инээдтэй яг л чигнээсээ өөрөөрөө байгаа алгоритм. Тэгээ өөрийгөө ерөөсөө шүүхгүйгээр өөрийгөө яг бүрэн хүлээн зөвшөөрөөд гаргасан дуу. Би K-pop idol юм чи K-pop idol шиг байх хэрэгтэй гэхээсээ илүүтэйгээр яг өөрийнхөө хиймээр байгаа зүйлсүүд те хийхэлсэн харагдаж байгаа. Яг ийм үед яг өөрийгөө байгаагаар хүлээн зөвшөөрөөд өөртөө үнэнч болж эхлэнгүүт өөр нь ихэрдэлтэйг нэгдэх ихэрдэлтэйг учрах үе магадлал өндөр болчдөг. Тэгснэ энэ дээр энэ хоёр дээр lovers үзэр гараад ирсэн тий. Тэгснэ гэр бүл хүүхэдтэй үзэраас гараад ирсэн байгаа нь өнгөрсөн насндаа энэ хоёроо эзэн хүүхдээс суусан хөгшрөөд хамтдаа нас орсон гэсэн утга байж болно. Өнгөрсөн насны үзэрт гарч ирсэн байж болно. Энэ насны биш. Тэгээ өнгөрсөн наснда суусан хамт исэн гэхэлэр нэг бол soulmate, нэг бол twin flame байх магадлал та болоод эхэлчихэж байгаа. Тэгээ Nine of Pentacles гараад ирсэн байгаа нь Daesung Chunag ер нь single энэ да ганцаараа л байна та надтай ирэхгүй байх та гэж
бодож байгаа сингл ах сонголтыг нь хүндэлж байгаа утга байж болно. Яг миний ихтер болоосоо гэж бодсноос илүүтэйгээр за миний хань синглэрээ байж игдээ. Миний төлөв синглэрээ байж игдээ. Ийм байхтал ашиглалтай байгаа юм байна да гэж бодсон бодол байж болно. 하게 비즈니스야. 그러니까 딱 막아버려. 마음을 더 하나스 투어 소스 гараад ирвээ. Come on. 줄지 않게 Тийм мөнгө санхүү бодох юм бол ингээд хоригдсан, боогдсон, ажилдаа боогдсон мэдрэмж төрөөд байдаг. 했다라는 거거든요. 오케이. 대성님은 진심으로 마음을 줬는데 저도 성환님은 고민이 많아서 Тийм дэйсэнгийн тал дээр ингээд дандаа гэр бүл хүүхдийн үзрүүд гарч ирсэн бол чунагийн тал дээр дандаа мөнгө санхүү, хувь зайны үзрүүд гарч ирээд байгаа нь тэр Nine of Pentacles-тэй нийцж чинь тийм. За миний хань ингээд ганцаараа өөрийнхөө хувийн юм хийгээ явж игдээ. Ингээд орхиж байгаа нь 그래요. хэрвээ ихэрлүүд мөн бол шүү дээ. 연락보는 의미가 없어요. 오케이, 오케이, 오케이. 왜 일방적인 애정이고 연락을 안 받으실 거기 때문에. 아니 Яагаад ихэрлүүд нэг нь цухтаад нөгөөх нь ингээд нэг нь одоо хэрвээ энэ хоёр ихэрлүүд мөнгө гэх юм бол энэ хоёрын царайны хэлбэр амар адилхан багцсан байгаа. Тэгээ энэ хоёрын царайг харчид яасаа адилхан царайтай юм бэ гэж бодоод ихэрлүүдийн болов ихтэй насны зэрэг амар өндөр дөө. Тэгэхээр биш юм болов гэд. Яг хоо ихэрлүүдийн насны зэрэг өндөр гэж болдог л та. Гэхдээ K-pop орчинд ихэрлүүд болгол амар өндөр насны зэрэгтэй байгаад тахлаа надад жоох сонир санагдаад. Jenny, G-Dragon хоёр ч 10 насны зэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо хэрвээ энэ хоёр ихэрлүүд мөн болвол Daesung Чинатай хамт байхыг хүсээд Чинаа болохоор үгүй мөнгө санхүү хувь заяа гэд яваад байгаа шалтгаан нь гэхэлэр Чинаа сахиустайгаа илүү сайн хамтарч ажиллаж чинь гэсэн үг. Тэгээд Daesung болохоор сахиусуудаа жоохон тоохгүй гэсэн үг болчтой. Тэгэхээр Чинаа Daesung-ыг тоохын тулд Daesung сахиусуудтайгаа илүү хамтраад өөртөө арай илүү өөрийгөө хайрлах гэдэг ч юм уу те. Арай өөрийнхөө үнэн ориг төрхлөө орох эрхтэй болчихно гэсэн үг. Тийм тэгэхээр Чинаа Daesung-ыг танихгүй байгаа бодохчгүй байгаа шалтгаан нь Daesung өөрийгөө тоодог, өөрийгөө ч боддог, зөвхөн бусдыг тоогоод бодоод яваад байгаатай холбоотой. Барай л гэсэн үг. 실 거기 때문에. 오케이. 아니 선배님 성격상 연락처를 주실 분이 아니세요. 성아 씨가 뭔데 저를 판가름하죠? 왜 저를 안다고 생각하시죠? 뭔가 딱 그런 느낌이 들어요. 저 오늘 Чинаа Daesung-ээс уцсны дугаарыг асуувал надад уцсны дугаараа ч өгөхөргүй бардам хүн шиг санагддаг. Окей. 드리려고 명함까지 파왔는데 Би ч юмд өгөхгүй бизнес карт хүртэл бэлдсэн шүү дээ. 아 재밌네요. 네. За энэ хоёрын динамикийг одоо би жоохон ажигламар санагдчихээн. Юу болчих вэ? 아 Яах 근데 вэ? 너무 잘 봐주셨어요. 너무 재밌었어요. 네. 근데 이거는 재미로. 이건 네. 진짜 진심이야. 왜냐면 내가 아니 그 진심이 아니고 아니 그 진심이 아니고 아 그쵸 그쵸. 저는 이제 매회 게스트분들이 이런 마음으로 까여도 계속 이 마인드로 갑니다. 네. 네. 저는 매주 짝사랑과 이별을 매주 합니다. 네. 그러나 그거에 대해서 개의치 않는다는 거. 끊임없이 나아가는 태양과 갖다 놓고. 아 지금 뭔가 상처 받았어 지금. Oh my god. 블랙서클 한잔 주세요. 니트로로. 재밌고 유쾌한 시간이었던 것 같습니다. 네. 바쁜 시간 할애해 주셔서 너무 감사드리고 Daesung хөдөлгөөн ажиглаж дээ. Тэгээд өнөөдөр дахиж холио уулзахгүйсэн ч гэсэн энэ хөдөлгөөний талаар би байнга бодно гэж шууд чөнөд хэлчихлээ шүү. Oh my god. 문 열어놨어. 그리고 엄청. 아멘. Энэ хоёр чи хоёулаа нэрээ Christian-тэй шүү дээ. Тэ энэ хоёр явж байгааг нь хараа. Амар чөлөөтэй болсон юм шүү. 집대상. Эсвэл солонгосчууд угаасаа юм чөлөөтэй юм уу нэгэнтэйгээ. Энэ хоёрыг хараа. 아멘. Энэ хоёрыг хараа. Хоёулаа амар адилхан юм гэж нийцэн. 그리고 엄청. Энэ хоёрыг хартаа. Oh my god. 아멘. Гэсэн хоёулаа Christian шишинтэй. 저기요. Энэ хоёр хинтээ уулзах гэдэг. 실례합니다. Oh, what? 앉으세요. 앉으면 될까요? 네. 반갑습니다. 반갑습니다. 우리 집장인 분들에게 бөөдөр очиж байгаа юм шүү дээ. 안녕하세요. 농담 함시안입니다. Оо, 반갑습니다. бөөдөр очиж байгаа юм. Oh my god. 너무 예쁘세요. 너무 예쁘세요. 그러니까 그 방송도 제가 너무 재밌게 봐가지고 아, 네, 감사합니다. 결혼 날짜. Тэгчтэй? 저희 둘이 이제 Тэгчтэй. Яна боочтой нээр чагаар болчихсон. Тэгчтэй нэр юу болсон гэдэг. 방송도 제가 너무 재밌게 봐가지고 아, 네, 감사합니다.
아니 다름이 아니라 사실 저희가 찾아온 거는 이유는 저희 둘이 이제 어떤 Хөрмийнхаа сайн өдрийг асуух гэсэн юм а гинэ. Вау, энэ хоёр бүр. 언제 잡으면 좋을지. 장난 잘 어울리세요. Хоёр гоё харагдчих. Харин тийм ээ, энэ хоёр харин амар зохицолтой харагдаад байгаа байхгүй юу? Асуудал нь ингээд хамт ингээд байгаа нархлаар 그래도 Роса энэ хоёр бол бүр унаа awkward байсан. Шал өөр хоёрын нэрхтэн сууж байгаа зү. Тэгсэн чи энэ хоёрыг хардаа. Oh my god, яг л ихнэр нөхөр хоёр шиг. Окей, за үзье. 제가 89입니다. 네, Могоожлтэй. Миний ихэр төлтэй 1 жил төрсөн биш. 89 뱀팀. 저는 96년생. 96. 96, 87 жилийн 7 насны зөрүүтэй. 어, 아이디어 뱅크. 아뱅. 야, 뱅크. 어, Оо, 이래서 조금 нөхөрлийн нэрийг мэдрэгдв. 가는 지금 스탠스를 유지하시는 게 25년 상반기까지는 어. 그래서 흐름체를 탄 다음에 하시는 게 좋고 그럼 이거는 집대성은 계속 하는 게 좋을까요? 저는 어쨌든 우리는 영원하진 않잖아요. 세상 모든 콘텐츠가. 껄껄껄껄. 지금. Дэйсэн яг юу асуугаад байна вэ гэхээр асуулт нь миний zip Дэйсэнгээ би өөрчлөх хэрэгтэй юу бүх контент үрд оршдог үчтэйг асуугаад байна. Яг юу асуугаад байна вэ гэхээр zip Дэйсэнгийг хийхэд өөрөөсөө жоохон урвах шаардлага байгаад байна. Яг нийслэлд нийцэхгүй тал байгаад байна. Тэгээд дуусгаад өөрөө өөртөө таалагдсан арай өөртөө үнэнч зүйл хийдэг болмоор байна л гэж асуугаад байна л гэсэн үг. Тэр асуултаа өөрөө ойлгохгүй уулзчихгүй. Яг л яг одоогийн байдлаар хэрвээ Чунаа үнэхээр Дэйсэнгийг тоохгүй байгаа бол тэг үнэхээр Чунаа Дэйсэнгийн түнлэмэр мөн болвол Дэйсэн арай жоохон өөрөө өөртөөгөө ойлгох хэрэгтэй. Арай өөртөө үнэнч контент хийдэг болох хэрэгтэй гэсэн үг шаарч байгаа. 근데 우리도 지금 뭐 그룹이 지금 18년 됐지만 또 다행히도 운 좋게도 많은 분들이 사랑해 주시고 그러나 이 집대성에 그 정도의 파워가 있기를 바라는 거지 저는. 가스 파워? 파워. 26년 상반기까지 하셔야 그래서 zip Дэйсэн хүч чадал дуртай, Чунаа нь мөнгөн дуртай. Окей, тэгэхээр агай төстэй шархнууд гарч ирж байна те. 된다. 아 26년 상반기까지? 네. 예, 이게 빨리 끊고 싶어서 말하는 게 아니고 올해 하고 Чунаа карьерийн зөвлөгөөгөө эхэлж байна уу юу? 나면 최대한 그냥 쭉 하래요. Should do it forever. Үрд хийвэл зүгээрээ гэж. Түнлэм харилцаанд эмэгтэй талаас нь, эмэгтэй эрчимтэй талаас нь амар үнцэнтэй зөвлөгөөнүүд орж ирдэг. Яг голыг нь усан зөвлөгөөнүүд орж ирдэг. Тэгээ Чунаа үүргээ биелүүлээд эхэлж байна уу юу? Эмэгтэй талынхаа үүргийг. Should do it forever. YouTube сого үрд үргэлжлүүлэх зүгээрээ. 해야겠다. 왜냐면 저는 Тэгсэн чинь Дэйсэн шууд тийм зөв 이 컨텐츠를 웬만하면 최대한 많이 오래 하고 싶어요. 청아 씨? 아니요? 아 저요? 얼마나 더 좋으시려. 선배님도. 나 그동안 삶이 너무 감사한데 지금 хэрэг ингэж ихэр төлтэйгөө нийлээд хамтраад эхэлж байгаа бол аз хувь заяа илүү дээрт нь ойлгомжтой л да. Тэгээд энэ хоёр Дэйсэн болохоор ихтэй чаддаг. Одооноос миний хувь заяа илүү дээрт юм уу гэд. Хэрэг ингэж ихэр төлтэйгээ анхны удаа уулзаад хамт ингэ контент хийгээд эхэлж байгаа бол энэс хойш ер нь бол дээртэх ёстой. Бүр хав илүү дээртэх ёстой. 지금도 더 좋아진다고요? 네. 어머 나 어떡하냐? 사람 관계도 많이 정리되고 다시 시작하는 귀인들도 일사년에 많이 들고요. 오. 나랑 이렇게 해보자, 콜라보를 해보자. 나다. Чунаа оролцыг нэ. Oh my god. Энэ хоёр хамт карьер дээр оролцох амар дуртай байна. 우리 해야겠다. Тэр ихэр төлөлийн шин чанар болов уу? 계속 어필하게. 재범이한테 아니 근데 콜라보는 의미가 없어요. 오. 집대성에게도 좀 좋은 해네요, 그죠? 그쵸? 집대성이 용띠잖아요. 아 집대성 용띠예요? 용띠죠? 작년에 지용이랑 태어났으니까. 영병이 용띠야. 오. 용띠랑 굉장히 거의 그러니까 인연이 깊은. 내가 뱀인데. 아유 잘 맞아요. 누구를 받쳐주는 게 잘해. 오 맞아요. 그래서 삼국지에서 유비가 좋냐 제갈량이 좋냐 하면은 우열을 따지기가 힘들잖아요. Энэ одоо солонгос бурхад юм бах та. 근데 제갈량 스타일 맞아. 맞아요. 저는 앞으로 Жугэлян сонсчихсан нэр ах чинь. 하는 걸 별로 안 좋아. 이 부채로 뭐 이렇게 하면서 명령하는 스타일 딱 같다. 그래서 맞았을 때 칭송 받고. 또 궁금하신 거? 뭐 Өөр юу асуумаар гэрээ Чунааг л асуумаар байгаа да. Дэйсэн do it. 청아 씨 모호 비전과의 사대 이런 거. 아 뭐라고 하셨어요? 아, 제 회사와의 사대.
아, 오빠 왜 이렇게 좋아하세요? Тэгэж одоо Дэйсэн чинаатай би хэр нийттэй байг асуучлаа штэ. Тэгсэн чи чинаа болохоор би өөрөө компанитай хэр нийттэй байг асуумаар юм гэдэг наа. 저보다 오빠가 더 궁금해하시는 것 같아요. 아 왜냐면 나도 이제 재범이 형님을 너무 좋아. Дэйсэн чинаагийн компаниар хэр нийттэй гэж асуусан юм байна штэ. Тэгээ чинаагийн карьерт амар анхаарал хандуулаад наад. Окей, sorry. 재범 오빠랑 저랑 평생 친해질 순 있을까요? 아 지금 아직 못 친해요? 졌어요? Захиралтай J Park-ийн захирлын багтаа чинаагийн очиж захиралтай нэг ойрхон биш юм уу те гэж баярлажсан байна штэ. 오빠랑 더 친할 수도 있어요. 어머 Тэгсэн чи чинаас санаагийн амраад би чамтай илүү 서로 코리아. 진짜로. 원하는 방향성이 좀 달라요. 오케이. 아 근데 이게 나이 차이에서 나오는 연륜에서 생기는 차이도 있어요. 사대가 안 맞진 않는데 사대가 맞으려면 청아 씨가 나이가 좀 더 먹어야 돼. 경험치가 좀 네. 이제 하는 За тэр J Park асуугаад байгаа хүн чинаа шал өөр хүмүүс байна гэж хэлчихлээ. Тэгэхээр тэр л юм биш. Тэр J Park нь тэр чинаагийн тэр л юм биш. soulmate юм 뭔가 биш. 성향이 너무 달라가지고. 그랬잖아요. 방향성이 달라. 네, 성향이 되게 달라서 오히려 성향은 오빠랑 진짜 훨씬 더 잘. Yes, чинаа girl. Yeah, би Дэйсэн гэдэг илүү ойрхон байж болцсохгүй. Тийм 맞는 ээ. 느낌이 들고 Тэр зүгээр хэлцээ. харагдчихлаа. 오빠랑 얘기할 때 진짜 그러니까 얘기하면 얘기할수록 정말 다르다라는 생각을 많이 하는 J Park-тэй ярилцсангууд ерөөсөө яриа нийлэхгүй. Айгу шал өөр ондоо хүмүүс агаад байгаа нь айгу мэдрэгддэг. 느낌이어가지고 아. 첫째 오빠냐 둘째 오빠냐. 왜 있잖아요. 가족으로 치면은 그쵸, 정형화된 그쵸. 이미지 있잖아. J Park чинь би. 그거 말고는 큰 오빠. 네. 그 중에 처세는 이쪽 봐도 괜찮아요. 처세. 오빠를 파야겠어요. Дэйсэнгээ сайн зөвлөгөө аваарай гэдэг. Лаги маань боо айгу ихтэх нэрийн хоёрыг нэмж ажиллах хөрлөх боломжийг ингээ нээгээд өгчлөө шүү дээ. Зүгээр Дэйсэнгээс карьерийн зөвлөгөө сайн аваарай. 오늘부터 집대성 Тэгэд бөөгийн зөвлөгөө сахиусны зөвлөгөө гэж болцсохгүй л дээ. Сахиус нэгэ живтэйхэн зохицуулж өгч болцсохгүй. Энэ хоёр ерөөсөө шууд таараа карьер мэрээр л гэлэхгүй болвол шууд үерхэж мөрөхгүй мэн даа гингүүтээ хамт карьер хийх, хамт зөвлөгөө солилцох гэдэг ч юм уу те ийм зам нээж өгч болцсохгүй. 정주행 해보세요. 알겠습니다. 여기에 제 모든 처세술이 담겨 있는. 오케이, 오케이. 네, 오늘 이렇게 또 청아 씨와 그리고 또 이렇게 함께 해봤는데 이틀 됐습니다. Одоо сая Дэйсэн чанаа жоохон түлхэж эхэлж чинь те. Миний контентийг бүх контентийг үзээрэй. Тэндээс чи миний бүх зөвлөгөөг олж авч чаднаа. Тэгээд өөрөө уг нь бол би ч л зөвлөгөө хэлж өгөх хэрэгтэй байтал миний контентийг үзээрэй гэж жоохон түлхэж эхэлж шүү дээ. 여러분. 스트레스. 네, 노래와 함께 여러분들의 Тэгээ энэ хоёулаа жоохон энерги нь буураа жоохон heartbroken. 스트레스를 확 풀어버리고. 소적 씨. 청아 씨의 보깅. 예. 꼭 보깅. 청아 씨 오늘 어땠어요, 집대성? 오늘 정말 여러모로 기억에 많이 Өнөөдрийг хизээч мартахгүй хаа маш олон уур шалтгаан гэнэ. Oh my god. Энэ хоёр муу юм биш үү дээ. Oh my god. Хэрэв тэр лимит биш бол false twin flame гэдэг ч юм уу те. байж болчихгүй. 남을 나도, 것 나도, 같고요, 나도. 그렇죠? 그리고 너무 즐거웠어요. 너무 재밌게 또 이렇게 또 점사도 봐주시고 그러니까. 아까 타로도 보고 제가 오늘 또 녹화 마무리하면은 재범이 형님한테 문자 하나 넣어드리겠습니다. 예, 오늘 너무 덕분에 잘 나왔다고 해가지고 집대성. 나도. 배우자 쪽으로는 Oh my god, чинаа Дэйсэнгээ ирээд эхнэрийн талаар юм харж байна. 아 배우자는 무슨 결혼은 아직 없어. 여기는 Дэйсэн хүнтэй суух шин жалгаа гэдэг. 저도 한참 남고 여기도 아직 없고. 없어. 오케이. 지금 만인의 연인 하셔야 돼. 40 넘어야 되고 42, 3도 넘어야 되고 40대 중반. 노! 그럼 다시 한번 생각해 보시오. 40-наас гарч иж хүнтэй суuna гэдэг Дэйсэн хэлчихлээ шүү дээ. Тэгэхгүй бол олон хүний хайрыг татаж чадахгүй гэдэг. Сонирхолтой л. Окей. За вау, ямар амар анги байваа тий. Энэ хоёр бүр ёо зүгээр ичих нүргүй зүгээр сайхан.
Нэгнийхээ карьерийн талаар асууж өгөөл, эхнэр мэгнэртэй болох уу гэж хүртэл асууж өгөөл, lovers хүртэл гарч мараад oh my god. Тэгээд J Park гэдэг нь ямар учиртай чанаг сонирхоод байгаа юм уу хаашаа тий. Тэгсэн чинь Daesung нь J Park-тай холбогдно энэ гэж байна. Ёо my god. Окей, за. Одоо өөр бодол алга тэгээд энэ хоёр ямар шүү байдалтай байх нь уу, ирээдүйд яах нь уу харчлаа. Одоо бол яг үнэхээр 100% тийм үгүй гэж хэлчихэл мэдэхгүй байна. Тэгээ энэ хоёрын хувьд яг чихнээсээ амар таарамж сайтай байх юм шиг магадлал амар ихсэд эхлэнгүүтээ J Park гэж таарахгүй байгаа. Тэгээ чунаа нь яг үндэ Daesung-тэй илүү таарад байгааг хэлээд эхэлсэн чинь энэ хоёр гинэт за арай л too good to be true арай биш л үдэ гингүүтээ зай бараад эхэлж байгаа харагдлаа. Тэгээд энэ хоёрын карьер дээр хамтарч байгаа байдал нь аюу нийцтэй харагдчихээн. Нөхөрлөл байж болохоор харагдчихээн. За тэгээ романсаас байж болохоор харагдчихээн гэдэг тэгэхээр ихэр төлөд байх магадлал өндөртэй болоод эхэлчихэж байгаа гэсэн. Гэхдээ бас байдлыг харъя те би өмнөөс хэлж мэдэхгүй байдал яах нь мэдэхгүй. За. Сонин подкастыг үзсэн баярлалаа.